юу байна хоёроо? Юмудаа тоглолтын бэлтгэл ажилд явж байна. Клипнүүдтэй. Клиптэй өчигдөр орсон өнөөдөр бас дахиад дууны ажил байна. Та хоёр 10 жилийн байгаа гэж байгаа. Гэтэ нэгнийгээ мэддэг болоод хэдэн жил болсон бэ? 10 жил. Тий. Та 10 жил болж. Найзлаад 10 жил. Лавар танилцсан. Тэрний өмнө би нэг мэддэггүйсэн юм уу? Мэддэггүйсэн. Нэрээ мэддэггүйсэн. нэг анд биш үү? Биш. Нэг хот явах хэрэгтэй. Тэнийг хотох. Яаж танилцсан? Таньдгүйс. Манай оюутан ангийн найз бүтээрийг танилцсан. Дундын найз гэх юм уу? 10 жил гэдэг бол их хугацаа. Энэ бол бага хугацаа биш. Тэгэхээр та хоёроос хинийгээ илүү мэдэх вэ гэдэг сонжоо. Эбогоос хэлээ. За Эбо, Вандэгийн хамгийн дургүй Монгол олонний танил нь хэн бэ? За чи бодох. Чи сайн бодож үзсэн үү? Яа, хэн бэлтгэлээ. Ер нь амар олон дургүй шүү дээ. Тэр олон хүмүүс хамгийн дургүй нь хэн бэлтгэлээ. Амар олон дургүй юм байна. Би тэд бүр юу дорн төлөө. Нилээ хоол явж байхдаа баян өнгөрч төлөө нэг машин дээр ирж явж өстэй. Дуулдаг л үү лээ. Ер нь дуулдагч байна, дуулдагч байна. Ер нь бол бүх салбараас байгаа шүү дээ. Тийм. Темкад дургүй. Темка ах гэдэг. Тийм үү? Тий, контент хийдэг жүжигчин тэгээ дуучин. Миний дургүй үнийг ипо хэлж байгаа юм уу? Тийм. Зөв үү, буруу юу гэдэг чинь тэгээд зөв. явна шүү дээ. За, зөв юм. Буруу. За, тэгвэл тэгэл За. Дуртай шүү дээ дүүд. Вандэ ямар нэгэн юмд дургуйцхээр ямар үйлдэл хийдэг вэ бо? Хүмсгөө зангидж дуугаар. Өөр юм бол байхгүй. Тэгээ хүмсгөө зангидаар дуугаар авч. Тийм. Зөв. За, Вандэгийн хамгийн их сонсдог монгол артистийн нэр? Гинжин. Зөв. Вандэ юунд хамгийн их мөнгө өрдөг вэ? Их нэртэй. Их нэртэй мөнгө. Вандэгийн хамгийн дуулах дуртай дуу? Дөнгөн данга. Зөв. Вандэ согтохороо ямар болдог вэ? Амар яриа болдог. Зөв. Яриа болдог. Агрессив ямар ч үйл. Байхгүй. Вандэгийн хамгийн их мартдаг зүйл? Дэлгүүрээс вейп авах мартдаг да. Вейп нь дуусч байгааг мартдаг да. Тэгээ янз бүрийн хүнээс суулгаа. Вейп авах мартдаг да. Вейп нь дуусч байгааг мартдаг. За, Вандэг нэг үгээр тодорхойлоо. Вандерланд. Вандерлик. За, Вандэ Эбог хэр мэддэг гэж боддог вэ? Зазгүй сайн мэдсэн шүү. Чиний хамгийн сайн мэддэг 5 хүний тоонд орох уу? Орох байхаа. Эбог хэдэн охинтой үргэлж байсан бэ? Надад боломж олгосон охтуудын тоогоо 1 2 3 4 юм уу? 5 тийм. Тайзан дээр чамд дуулах гоо. Эбогийн дуулах дуртай өөрийнх нь дуу. Шүү дээ. Зөв юм. Эбо сандрахаараа ямар үйлдэл гаргадаг вэ? Хөлөрдөн шүү дээ. Амар хөлөрдөн шүү дээ. Хөдрөөд явчих. Тийм, тэгээд ингээд селфидэг байна уу гэж бод ингээд төлсөө арчлаа. Эбогийн хамгийн их хайрладаг зүйл чиний бодлоор юу вэ? Ээж нь шүү дээ. Тийм шүү дээ. Хичнээн үгүй гэсэн ч ээжтэй бол заадал гэдэг шүү дээ. Эбо уурлахаараа ямар үйлдэл гаргадаг вэ? Хин дуурлахаараа юм бол. За, чамд уурлахаараа чинь ямар үйлдэл? Надаа баг ууралдаггүй шүү дээ. За, тэгвэл ер нь уурлахаараа ямар үйлдэл гаргаж байгаа харагдав. Ер нь хүн дуурлахаараа тэгэл шууд хилчдэг шүү дээ. Тэг шууд л хилчдэг дээ тэр хүнд нь. Чи яагаад байгаа юм бэ гэвэл. Наач таалагдахгүй байна гэж шууд хилчдэг шүү дээ. Эбогийн хамгийн сайн хийдэг зүйл нь юу вэ? Хамгийн сайн хийдэг зүйл нь. Хөгжим хийдэг шүү дээ. Хамгийн сайн хийдэг зүйл. Миний наач чи авьяастай мундаг. Эбогийн сонсох дуртай монгол артист. Оппозит. Буруу. Гайтай. Гинжин. Гүн. За. Хариулт нь юу бол? Тэрийг ноц хийрүүлдэг да. Эбог нэг үгээр илэрхийлвэл Хүүхэд. Тэг яагаад ингэж хэлж байгаа нөхөр маа эбоч бас юу цайлган тэгээд хурдан ингээд үнийг уучилдаг тэгээд юмд бас их амархан баярлдаг тийм хүн ингээд сэтгэлээр ингээд жижигхэн зүйлээр эбог баярлуулахдаг чин сэтгэлээсээ амар баярлдаг тийм цагаан хүүхэд цагаан цаас шиг. Чиний хувьд чи эсрэгдэл нь үү? Би тэгээд нэг ерөн дургу болчих юм бол баг харьцдаг юм дөө. Харьцаагаа шууд тасалждаг юм уу? Эбогийн хамгийн анхны үсэл хизээ байсан бэ? Одоо бүр бирээр харах гэж шүү дээ гинтэй. Гаргал шүү дээ. Бага анги мангит юм болоо. Чи мэдэхгүй тий? Мэдэхгүй. Хоёрын голд асуултууд асуу. Энэ өсгөрөө хамгийн ааштай болдог бай. Манд юм болоо. Манд юм болоо. Жил. Би биш баха. Би ч барыг үлсдэггүй шүү дээ. Эбо бол тарж байгаа. Гүүгүүд бид хоёр ер нь тийм өлсгөрөө ааштай болж молдгүй юм тий. Өлсгөөс урцсан дөө. Ажлын юугаар ажлын ачааллаас болоод. Энэ фэнтэйгээ хамгийн удаан чадлах магадaltaй бай. Эбо шүү дээ. Би яхаа. Би энийхээ хамгийн хоцордог шалтгааныг хэлнэ.
Тэр гайгүй дээ. Яг уулзахаар л тэгээд яг уулзсан гэсэн цагтаа ер нь олцсон шүү дээ. Гэр бүлийн нөгөө ажил мажлаас олж лээ тэ. Хоцордгүй. Тэгээ ер нь баг хоцордгүй юм байна дөө. Энэ хамгийн үргэлэн бэ. Би баха. Тийм ван дээр. Би баха. Манай бач нарийн штэ. юу штэ. Бодлоо. Гэхдээ яг үрлэгэн дээрээ тулах юм бол би бах уу жоох цамаа мама. За баярлаа. За баярлалаа. Баярлалаа гэж төсөө. За гоё контент дөрж оролцуулсан баярлалаа. 6 сарын 13-нд Wonderboy хамтлагийн 10 жилийн тоглолтын дээр бөөнөрөө Social Play Park дээр уулзцгаая. Би чамд